Бид нэр өнөөдөр шинэ нөхцөл байдалд цар тахлын үед амьдарч байна. Тэгээ хүүхдүүдээ халдварлаас хэрэглэх зорилгоор эрүүл мэндийн сайд боловсролын сайдын хамтарсан тушаалын дагуу халдвар хамгааллын дэглэмийг яаж мөртөө гэсэн төр журмын дагуу Баянзүрх дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтс боловсролын хэлтсээс хамтарсан баг гараад сургууль цэцэрлэгүүдээрээ төр журмын хэрэгжилтийг яаж биелүүлж гэн, ямар зүйл дээр анхаармаар байна, ингээд зөвлөн туслах үйл ажиллагаа явагдаж байна. 15 сургуулаараа орлоо. Сургууль дээр хүүхдүүд маань халдвар өртгөөс сэргийлсэн танталтын баг маань ажиллаж байгаа. За танталтын баг маань энэ журам дээр заалтсан зүйл заалтуудыг яаж хэрэгжүүлэх үүдээр ингээд багаараа ажиллаад магадгүй ангид нэг с ิจ гтэй тохиолдол бүртгэдэг юм болвол түүнийг ямар харуу арга хэмжээ авах уу гэдгээ бол нэг бүрчлэн ингээд ярилцаад хараа арга хэмжээгээ төлөвлөөд ингээд ажиллаж байна. Ер нь ягаад энэ сургууль онцгой гэсгээд байгаа гэхээр та нарт та нарын алган дээр та нарын гарт 3300 хүүхэд байдгийг. За тэрний цаана аав ээж ах トゥ эгч дүүс гээд дөрөөр үржүүлнэ 10 хэдэн мянган хүүхдийн хүмүүний хувь заяа амьдрал та нарын гарт байгаа учраас би ингээд сургуулийн эмч, нийгмийн ажилтан, менежерүүдийн заавал байлцуулаад анхааруулга авч байгаа юм аа.